Үзэгч та бүхэнд орой мэндийг хүргэе. 7 хоног бүрийн энэ өдөр үзэгч танд шууд хүрдэг асуулт асууя нэвтрүүлэг эхэлж байна. За манай энэ удаагийн дугаард Орхон аймгийн хотын захирагчийн албаны дарга Бат Жаргал өргөдөө оролцож байна. За танд орой мэнд хүргэе. За. Телевиз үзэгчтэй ч гэсэн энэ орой мэнд хүргэе. За. Нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. Бид бүхэн Эрдэнэт инфо цэгийн сайттай хамтран нэвтрүүлгээ бэлтгэдэг. Инфо цэгийн сайтад бас иргэд хотын захирагчийн албатай холбоотой үйл ажиллагаатай холбоотой асуултуудыг ирүүлсний дагуу бид бас хариултыг авахд бэлэн болжээ. Тэгээ нэвтрүүлэг шууд явдаг учраас нэвтрүүлгийн хугацаанд Эрдэнэт инфо цэгийн гэсэн сайтаар хаяглан ороод асуух, тодруулах асуултаа ирүүлэх боломжтой. Бид таны асуултыг шууд асуух болно. За танаас бид эхний асуултаа асууя. Уурхачин багийн иргэн байна. 12 дугаар сургууль 7 дугаар цэцэрлэгийн ард талаас ордог байсан замыг хотогжуулах газар хааж гагансан байсан. За ингэж хаах шийдвэрийг захирагчийн албанаас гаргасан гэж өргөдөл гомдлын хариулт нь ирсэн юм байна. Ганц явган зорчигчийн гарттай замын харалдаа байгаа хаалгыг аюулгүй болгож өгнө үү гэсэн асуудлыг ингэж шийдвэрлэж болж байгаа юм уу? Эсвэл аль замаар яаж сургууль цэцэрлэгийн хүүхдүүд аюулгүй эрсдэлгүй зорчихыг зааж өгнө үү гэж асуусан байна. За энэ 100 прокурорын байгууллага манай хуулийн хэлтийн байгууллагаас тодорхой үүрэг даалгавар чиглэлийн байгууллагууд өгсөн байгаа. За энэний дагуу замын цагдаагийн газар, мэргэжлийн хяналт, тээвэр авцсан газраас холбогдох шаардлагагүй гарцуудыг хаах ийм ажлыг хийсэн. За энэ дээр бол манай албаны зүгээс бол зөвхөн холбогдох нөхцөл болцоогоор хангах ажлыг зохион байгуулж өгсөн. За мэргэжлийн байгууллагууд энд оролцдог. За манайд бол ялангуяа төв замын дагуу шаардлагагүй гарцууд их байдгаас болж машин тэрэг одоо чигээрээ явж чадахгүй саад бэрхшээлийг гардаг ч юм уу. Тэр өөрийн тодорхой стандартыг зөрчигдсөн ийм гарцуудыг бол хаасан гэсэн юм ажил хийгдсэн. За энэтэй холбоотой юм бол зөвхөн мэрсээр 3.17-гийн ард ч гэдэг юм уу. Иймэрхүү газруудаа иргэдээс бол гомдол ирж яадаг. За яг харахгүй тэр хотын төлөвлөлтөөр явган замтаа за зорчиж байгаа хүмүүсийн хөдөлгөөн саадуулахгүй, зам тээврийн хөдөлгөөн саадуулахгүй юмнууд бол хэвээрээ үлдсэн баг. Ер нь бол нэлээд хэдэн газрыг ийм хаалтууд хийгдсэн. Ялангуяа тэр бас тэр хангаар спорт ордны тэр бас юг бас хаасан уу? Тэн дээр бас их гомдол ирж байсан. За давхруу шууд нэвт ордог гэх. Тэр хангардын хашаач бол хангардын өөрийнх нь мэдлийн хашаа байдаг. Бид нар бол тэн дээр бол тодорхой даалгаврууд бол өгсөн. Тэр хашааг онгойлж нээх хэрэгтэй. Нийт эзэмшлийн талбай гэсэн. Ямар энэ тал дээр бас иргэдээс бас нэлээд санал гомдол манай иргэдийн дээр нэвтрүүлэгт ирүүлдэг л дээ. Тэгэхээр ямар ч гэсэн захирагчийн албанаас бас нээх хэрэгтэй гэсэн үүрэг нээх хэрэгтэй гэсэн даалгаврыг бол байгууллагууд өгсөн байгаа. За тэгээд яг тухайн ажлыг бол нөгөө эргээд хяналт тавих холбоосон дээр бол бас жоохон хариуцлагуудад гарсан байж байгааг бол үгүйсэхгүй. Гэхдээ тухайн байгууллагууд бол төр захиргааны байгууллагаас өсөн үүргийн даалгаврын дагуу бол тодорхой арга хэмжээ аваад хэрэгж мэдгэж явах хэрэгтэй. За ойлголоо. Танай байгууллага яг юу хийж байгаа чинь мэдрэгддэггүй шүү. Гэр хороолол хурдтай тэлж байна. Төлөвлөлт гэж юу юм байна уу? Ер нь байгууллагынхаа талаар асууж явах шиг байна. За ер нь хотын захирагчийн алба гэдэг бол ер нь 5 онд анх байгуулагдчихл хот усхны эрх зүйн байдлын тухай хуулиар арчилсан байгууллага л да. Ер нь уг нь хот газар энэ иргэдийн ойлгож байгаа шиг хот байгуулалттай холбоотой асуудал зангидаад явах зүйтэй байгаа. За Улаанбаатар хотын захирагчийн алба гэхэд ч гэсэн өнөөдөр бол хэрэг дээр инженерийн байгууллагуудыг нэгтгэсэн диспетчерийн удирдлагын төвийн үүргийг гүйцэтгэдэг амлалт. За эх оноос бол Улаанбаатар нийслэл бол ерөнхий төлөвлөгөөний газар за өөр юу гэдгийг ер нь нийтлэг үйлчлэгээний яг хот төлөвлөлтөй холбоотой хөрөнгө оруулалттай холбоотой ажлуудаа ч гэсэн захирагчийн албалуугаа нэгтгэх юм бодлого баримтж байгаа юм байна. Бидний сая бас ажилтаа танилцал. За манайд бол үндэ бол Эрдэнэт тус хот тогтжуулах юу гэдгийг Эрдэнэт булган дулааны станц гэсэн инженерийн байгууллагуудыг зангидсан өдөр тутмын одоо хотын хэвийн үйл ажиллагааг хангахад чигсэн үйл ажиллагааг захирагчийн алба гүйцэтгэж явуулаад байгаа юм л да. Хот байгуулалт, хотын төлөвлөлт, хэлттэй холбоотой ажил бол төрийн бодлогоор тэр дундаа барилга хот байгуулалтын яамны бодлогоор газрын харилцаа барилга хот байгуулалтын газрыг зангидж явуулж идэг. За дээр нь бол яг структур бүтсээрээ бол хөгжлийн бодлогын хэлцээнд бас нэлээд уялдаа төвөрөгтэй оролцдог юм л хэдэлтэй. Гэхдээ бид нар бол ялангуяа манай албаны зүгээс бол ямар ч ажлаас бол тийм
зүгт шантрах тойрох тийм бол байдгүй. Тодорхой ялангуяа засаг даргын зүгээс бол яаралтаа шийдэх ёстой. Юу гэдгийг тодорхой хуулийн гаргалгааг гаргах шаардлагатай байдаг ийм ажлууд бол зайлшгүй манай албаар дамжиж гүйцэтгэх хичээдэг. Тийм л онцлогтой байгуулах л та. Тэр иргэд маань бас ойлгогдох хэрэгтэй. Зүгээр нөгөө энэ байгууллагуудын бүтцийн давхардал босоо удирдлагатай нэг нь яаман захиргадаг, нэг нь засаг даргад захиргадаг ч гэдэг юм уу, ийм байдлаас болоод зарим ажлуудыг дундуур нь бас санаатаа санаагүйгээр хийдүүлэх ийм тохиолдлууд гарах гэдэг. За зүгээр ийм юмнаас яаж гарч явах ёстой вэ гэхээр зэрэг даалгавар өгөгдөж байгаа даалгавруудад бол тодорхой яг цаг хугацаатай эзэнтэй өгөгдөд тэр нь хэвлэл мэдээлэлч байт юм уу юм тодорхой байж ивэл хин ямар ажиллаа хийгээд байна, хин ямар ажиллаа хариуцж хийхгүй байх гэдэг юм. Энэ нэргдэх ойлгомжтой болох юм байна. Тэгэхээр та бас хэллээ нийслэл хотод бас ажиллаад ирсэн гэж сонссон л доо гэр хорооллын дахин төлөвлөлт газар зохион байгуулалтын нийлээдгүй ажлыг туршлага судалсан гэсэн. Ер нь ямар дүгнэлттэй ирв энэ тал дээр та бас сонирхуулаач. За нийслэлийн бид нар одоо эндээс бол аймгийн иргэдийн хурлаас тодорхой хүмүүст бол санал тавьж авч явсан байгаа. Мөн Баян Өндөрсөн хөгжлийн бодлогын хилцс газрын харилцаа барилга хот байгуулалтын газар барилга захиалагч албач гэдэг юм. Хоттой холбоотой уялдаатай улсуудыг бас нийслэлийн ажилдаа ялангуяа хөрөнгө оруулалтын ажлаас өмнө авч явж уулзуулъя. Энд сүдэж харах юм хинт нь байна. Бидний хувьд гэсэн онж байгаа ч юм байгаа, алдж байгаа ч юм байгаа. Ер нь асуудлуудаа яаж шийдэх юм бэ гэдэг газар дээр нь үзэж. Нийтдээ ер нь 13-4 байгууллагаар орж ажиллалаа л да. За энэний хүрээнд өөрөө чинь хэлж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн газар гэж байна мөн гэр хорооллыг хөгжүүлэх төсөл гэж байна. Зөвхөн яг ийм хоёр ижил төрлийн хоёр байгууллага ихэд бие биенээс арай ялгаатай үүрэг гүйцэтгэж яадаг. Нэг нь хурлын дарга яг өөрөө зангидж явдаг байхад нэг нь бол бодлогын төвшөнд гаргаж ирж авч явж байгаа. Гэх мэт за тэгэл ерөнхий төлөвлөгөөний газар мөн годомж төсөл байдаг юм уу? Гэх мэтлийн газрууд дээр яг газар дээр нь тулж ажил хүмүүстэй нь уулзаж санаа оноогоо солилцлоо доо. Тэгээд энд бол үнэхээр яралтаа бид нар цаг алдахгүйгээр хэрэгжүүлж явах хэрэгтэй юмнууд байна. За хамгийн нэг ялангуяа зүгээр миний зүгээс ер нь яралтаа хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа нэг ажил бол бидний энэ хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийж байгаа юм дээр бас жоох алдаа байна. Бид иргэдээ санал аваад ингээд зогсчод байгаа энэ маань бас жоох учир дутагдaltaй байна. Энэ дээр бол тэд яаж ажиллаж байна гэхээр тухайн хороо болгон дээр эмзэг байдлын үнэлгээг нь гаргаад нийслэлийн дунджаас юу ямар асуудлууд нь доогуур төвшөнд ямар асуудлууд нь боломжийн төвшөнд байгааг нь гаргаж ирж тухайн хороон дээр нь сургууль хэрэгтэй бол сургууль хэрэгтэй, хогийн сав хэрэгтэй бол хогийн сав хэрэгтэй, нохоо муур устгал хэрэгтэй бол тэр автобусны буудал хэрэгтэй бол автобусны буудал дандаа хотын дундаж төвшөнтэй харьцуулж явж байгаа учраас харьцангуй бүх хороо багуудын ажил бол ингэж жиг төвшин тийшээ гарч болцоогоор хангаж явж идэг юм байна. За энийгээ бол хоёр янзын аргачлалаар бүр Азийн хөгжлийн банкнаас гадаадаас хүмүүс авчирч судлуулж гаргасан аргачлал гаргаж ирсэн. Энийг бол бид нэр яаралтай шууд ажилдаа хэрэгжүүлээгээд хүмүүсээ тэндээс холбогдох материалыг аваад энд судлаа явууч. Өөр нэг шууд хэрэгжүүлчмээр ажил бол жишээлбэл гэрэлтүүлгийн ажлыг бол оператор компани гэдэг тэрийг үйл ажиллагааг нь хувийн компаниудаар гүйцэтгүүлээ явуулдаг юм жишээ байна. Годомжаар нь салгаж өгвөл тэнд бол үндсэн хоёр шаардлага тавьж байгаа. Нэгдүгээр асалтын хувь өндөр байх хэрэгтэй. 98-аас дээш удаасдаг байх хэрэгтэй. Ч гэдэг юм тий. Хоёрдугаарт бол шинжилгээх бодлогыг аваа явуудаг. Тэгээд тэрнийхээ үр дүнгээс нь хамаарч үнэхээр одоо 98% асааж чадж байгаа бол тэр компани асаалтынхаа зардлыг за тэгээд нөгөө урсгал зардал гэдэг одоо гэмтэл юм гарахад гардаг зардал биш засвар энэ юмнууд аваа явдаг ийм жишгээр ер нь хувийн хөвшлийн оролцоог өөрсдөө ажил руугаа их төлхөө татаж оруулдаг ийм юмнууд төр бол байна. За тэгээ годомж төсөл гэхэд бол санаа авах юм байна. Бид нар ер нь болгоомжлоод энэ ч бас өвдөн нөгөө эдийн засгийн өргөөж иргэдэд очих өргөөж байгаа үед таарах юм даа гэж харагдахаар юмнууд бас байна. Өөртөө бас нэг нүгөө сайхан ярьж өгсөн. Тэгээ бид нар бол энэ харилцааг ингээд зогсоочихгүй дараагийн хүмүүс ялангуяа
гудамж төсөлтэй холбоотой юмдээ зураг төслийн улсуудыг дараагийн ээлжинд явуулна. Тэдний улсууд бас манайд ирж ажиллана. Энэ бол өөрөөгөө жоод их зөв зөвтэй сайн ажил болж харагдаж байгаа. Тийм гудамж төсөл гэснээс бас манай Баян өндөр сумын хэмжээнд бас энэ хүү төсөл хэрэгжсэн байгаа шүү дээ. Энэ ер нь нийт багууд дээр нэг 40 орчим сая төгрөг хуваарлал хийгдсэн. Энэ төслийн талаар ер нь үр дүнтэй ажил болж чадсан болов уу? Та хувьдаа юу гэж бодож байна? За энд нэг ийм л юмнуудаар бас анхаармаар л. Яг бид нар бол ажил төрөл ялангуяа Баян өндрийнхөө иргэдийн оролцоотой хийж байгаа ажилд айлуулах дэмжлэг үзүүлэх мэргэжлийн талаас нь дэмжлэг үзүүлэх талаас нь оролцож сэтгэл нийлж ажиллаж чадж байгаа хоёр сумтайгаа бол. За олон нийтийн оролцоотой ажил гэдэг бол өөрөө бас өвөрмөц онцлогтой ажил. Энэ дээр бол зайлшгүй одоо жишээлбэл нэг сагсны шийд баригч гэдэг юм явган зам тавих энэ өөрөө уг нь барилга угсралтын ажил та. Энэ утгаараа цааталтаа заавал тусгай зөвшөөрөл авах ёстой ч гэдэг юм уу ийм бас нэг хуулийн их төвөгтэй байдлууд байгаад байгаа. Гэхдээ бид нар аль болох хамгийн хямд өртгөөр хөрөнгө оруулалт өрөөгөөжийг дэвшлүүлэх нөгөө талдаа бас иргэдээ шууд ажилтаа байлгах өөрийнхөө хороо нутаг багийнхаа гудамжныхаа ажилд гар бие оролцсон тэрнээс одоо сэтгэл ханамжтай байлгадаг ийм лунд төлөв анхаарах үднэс нь олон нийтийн оролцоотой ажил гэдэгт бол өнгөрсөн жилээс нэлээд анхаарч ялангуяа манай Жаргалан сум өөрийнхөө санаачлагаар бол маш сайхан ажлуудыг хийсэн байгаа. За Баян өндөр сумын хувьд бол бас 1-2 гудамж аваад ингээд сонгоо хийгээ явж байгаа. Тэгээ ер нь гудамж төслийг за Улаанбаатарын Гандангийн гудамж манай иргэд бол мэдээлэлтэй байна. Энэ дээр гэхэд л ер нь бол нэг 320 сая төгрөгөөр л нэг 20 айлын гудамжны доторх юм шийдсэн байна л. Тэгээ энэ чинь өөрөө яг бид нар ийм байдлаар явна гэвэл энэ үн өртгийн хувьд бол дийлдэхгүй. Ингэжсэнээс бид нар иргэдээ яг стандартын тавьж өгөөд хаалгын өнгөтэй бай. Хогийн савыг ийм ингэж хий. Энэний үн өртөг юм байна. Та нар бүлэг болоод ингэ хийх ёстой гэдэг. Энэ зохион байгуулалтын юмд ороод явуул энэ өөрөө хөрөнгө мөнгөний талаас ч хөнгө үзэмжний талд чанарынхаа хувьч нөгөө талдаа иргэдийн тэр сэтгэл ханамж би энийг хийсэн шүү. Энэ манай багийн гудамжийг одоо би өөрчлөлөө гэдэг юм. За өөрчлөлт амжаагүй байгаа нь бол дараа жил би энэ шиг юм ажил хийе гэдэг юм сэтгэлтэй болж энэ хотын төлөө нөгөө иргэдийн маань оролцоог нэмэгдэж өгөх юм байна. Тэгээ энэ утгаар учраас бид нар эх хоногийн хөрөнгө оруулалтын ажилд бол олон нийтийн оролцоотой ажлыг бол нэлээд олон хэлбэрээр судалж хөрөнгө мөнгийг ч гэсэн өмнөх оныхоос нэлээд өндөр тавьж өгөх санал оруулж байгаа. За баярлалаа. Үзэгч та бүхэн магадгүй суугаа дөнгөж сая таруулсан бол асуулт шууд нэвтрүүлэг явж байгаа. Энэ удаад хотын захирагчийн албаны дарга Батчаарга дөрөвдөө оролцож байгаа. Таны асуултыг Эрдэнэт инфо цэгийн сайтаар бид бас шууд авч байгаа шүү. За энэ зураг төсөө буруу хийж төсвийн мөнгийг өрн таран хийх энэ байдал бас хизээ болох вэ? Жишээлбэл тэр 5 дугаар микрийн асуудлыг шийдэж өгөөч. Иргэд би тохирч байна гэж ийм асуулт ирсэн байна. Бид нар энэ хувьд бол нэг иргэд маань бас яг цаад механик ажиллагааг сайн ойлгохгүй л та. Ер нь бол барилгын ажил өөрөө хөрөнгө оруулалтын айлч ажил. Нэгдүгээрт бол тухайн ажлын судалгаа үр ашигын тооцоо гэдэг юмнууд бол явдаг. Тэгээд энэний хүрээнд бид түрүүнээс тэр нөгөө иргэдийн одоо тухайн ороонууд дээр ийм ажил хийлгэмээр байна гэдэг саналыг бид нар бас үндэслэж явдаг шүү дээ. Хоёрдугаарт бол тухайн ажлыг бол мэргэжлийн байгууллагаар хийлэгдэгээ зураг төслийн ажил гэж байна. Гуравдугаарт энд бол нэлээдгүй цаг хугацаа ордог. За худалдаа авах ажиллагаанаас эхсүүлэл за ингээд зарлаа явуулаа гэхэд тийм тэр зарлал нь 3-4 сар амтан хүн уншина. За нэг нь гараад ирлээ. Нөгөөхөө боловсруулж орж ирж 6 сар болно. Гэх мэтлэн өнгөрсөн оны замын шинжилгээ ажил дээр бол бид нар бол харьцангуй цаг хугацааны хувьд бол нэлээд шахуу хугацаанд амжиж ажиллаа зураг төслөө бол бэлэн болгож оруулж чадсан л гэж үзэж байгаа л да. Гэхдээ яг сургуулийн хажуутлаар ингээд зам тавьчлаа энэ их төвөгтэй байна. Энэ стандарт мөрдсөнгүй нэ тэрэлээд манай иргэдээс иймэрхүү гомдолч иргэдэл үнэхээр янз бүрийн байдлаар ирдгэлтэй. Бид нар бол гудамж төслийн ингээд одоо Улаанбаатарын тэр хороол сектор хийгээд байгаа, уулзуур хийгээд байгаа улсуудаа үндсэн 3 чиглэлээр ажиллаж байгаа юм л. Тэрний нэг нь энэ хотын доторх уулзууруудыг яаж янзлах вэ? Хоёр дахь нь нүхэн гарц, гүүрэн гарцыг яаж хийх вэ? Хаана хийх вэ? За гурав дахь нь болохоор зэрэг орон сууцны хорооллын замыг яаж одоо бүглээ таглаагүй болох вэ? Ийм 3 юм дээр мэргэжлийн зөвлөгөө үзүүлээ хичээлгээл. Тэгэл бид нар газрын албанаас ч
барилга захиалагчийн албанаас за ингээд харьяа хилцээс мэрэгжилтнүүдээ ингэж уялдаа холбоотой ажилласан. Тэд нар бидэнд орон сууцны хорооллын доторх зам дээр нэг л юм хэлж байгаа. Юу гэж хэлж байгаа гэхээр та нар одоо амжиж орон сууцны хорооллоо бол юм чөлөөтэй болох ажлыг хий. Энэ хоёр үр дагавар ашигтай. Нэгдүгээрт бол замраагүй барилгажилд орон сууцны хороол дотор явагдахгүй. Тэр газар автсан болж байгаа учраас та газар авч үлдчих чадчихээн төр мэдлэлтэй. Хоёрд иргэд энүүгээр ч үйлчлүүлэх болцоотой болж байна. Тийм ээ. Гэсэн юм юмнууд хэлж байгаа. Гуравд нөхдүүд тэр чинь мэрэгжлийн баг ажиллаж байгаа шүү дээ. Эдийн засгийн яамны. Манай жишээлбэл Увс аймаг Ар хангаан замыг бол тэр гудамж төслийг бол өнгөрсөн онд хэрэгжүүллээ л дээ. Улаанбаатар гэдэг ердөө 3 газар хэрэгжүүлсэн. Бид нар бол саналаа өгөөд яваад байгаа нэлээд л зуралдаад үзээл хагаалт өөрсдөлтийг оруулах гэдэг. Яагаад бид нар нутагтаа яг хөө ингээд төлөвлөлт юмнууд нь оролцоод орон сууцны хорооллын тодорхой хийчлээ. Гэхдээ нөхдүүдийн хэлж байгаа юм уу гэхээр найзуудаа хот гэж 20 минутын дотор хүссэн газар очдог газар хэлдэг шүү. Наа замууч айл болох чөлөөтэй юм байж ш. Замын бөглөө таглалаа, иргэдий ч авилгүй байдал хангалтна. Гол нь та нар сургууль цэцэрлэгийн дэргэдээр хаалт, ашил, тэмдэглэгээ, хурц хааруулагч энэ юмнуудаа зүү зөхөстөө хийж өгсөстөө. Энэ дээр ч биднээ туслаад үгээл. Тэгэл эднэрийнхээ оролцоотол хийсэн ажил бол сайнтай мунтаа бидний алд оноо би тэрийг бол болтохгүй. Ялангуяа замын ажил дээр бол хяналтын төвшөнд бол бидний боловсон хүчний чадвах, тоо толгооны хувьд ч гэсэн алдсан юм би. Нөгөө талаас бид нар бол асфальтын үйлдвэрийнхээ судалгааг бол дутуу хийгдэж явснаас бол хэрэг дээрээ бол орон нутгийн асфальтын үйлдвэр өнгөрсөн жил 2 л үйлдвэр ажиллалаа ш. Эннийхээ хүчээр энэ ажлын ард гарна гэдэг бол өнөөдөр төр захиргааны байгууллагын хувьд төлөвлөлтийн хувьд бол алдаа гаргасан байна гэдэг юм бол үлийн зөвшөөрч байгаа. Гэхдээ бид дараа дараагийнхаа юмд ийм алдаа гаргахгүй үр ашигтай байх. Нэгэнд хийцэн ажлаа яаж одоо бас стандарт төвшөнд иргэдэд авилгүй байдал мөн хөрөнгө мөнгөний үр ашигтай байдал гэдэг л наваачих үү гэдэг л анхаарч ажиллах ёстой гэдэг энэ хүмүүсийн шүмжлэг бол би хүлээж авч байгаа. За баярлалаа. Та Эрдэнэтийн бүтээн байгуулалтанд голлох үүрэгтэй оролцох хүний нэг гэж ойлгож байна. Та өөрийгөө хэр ажиллаж байна вэ гэж боддог болоо гэж байна. Асуусан байна. За би ч одоо өөрийгөө тийм юм ажилдаг гэдээ одоо үнэлээд байх нь хаашаа. Гэхдээ бидний ялангуяа манай албаны барьж байгаа одоо иргэдэд ойлгогдож байгаа байх л гэж бодоод байдаг ш. Нэг зарчим юу үндсэндээ 3 зарчмыг баримталж байгаа. Нэгдүгээрт бол хуулийг дээдлэх ёстой. Хоёрдугаарт иргэдийг ч аж ахуйн нэгжигч ялгуурлахгүй байх ёстой. Гуравдугаарт хүн сурталгүй ажиллах ёстой гэсэн ийм л зарчим баримталж байгаа. Ийм л байдлаар холбогдох улсуудаа шаардлага тавьдаг. Харьяа агент хэлсэн удирдлагуудаа шаардлага тавьдаг. За ингээд ажиллаа явуулж хахад мэдээж иргэд бол яг зарим нь удаан байна л гэдэг, зарим нь хурдан байна гэдэг, зарим нь түүхийн шийдвэр гаргаж ийн л гэдэг. Одоо жишээлбэл 5 дугаар микрийн зам бол хурдан шийдвэр, түүхийн шийдвэр гаргасан байна гэдэг л байна. Зарим ажил дээр одоо гэр ороолын төлөвлөлт хийхэд яасан удаан юм л гэдэг. Гэтэл төлөвлөлтийн ажил гэдэг чинь өөрөө төлөвлөлтийн ажил чинь өөрөө 3-4 жилийн хугацаа ордог юм байна. Тэр нь манай боловсон хүчин ялангуяа одоо яг юм чиглэлийн боловсон хүчний хангамж мэдлэгийн төвшинч гэдэг юм уу энэ тал дээр бол үнэхээр Монгол улсын хэмжээнд хүртэл бас асуудал байна. За гол нь бол бид нар нэгэнт ажилд ингээд шалгараад ирээд ажиллаж байгаа залуучуудыг бол ажилдаа сэтгэлтэй байлгах, за яг би энэ хотын төлөө юм хийж байгаа шүү гэдэг иргэдээсээ илүү тэндээс тэр хийж байгаа ажлаасаа кайф одоо сэтгэл ханамж авдаг байлгахад нь л уриалж ажиллах ёстой л гэсэн зарчим баримталж ажиллаж байгаа. За алгалаа. Та яагаад төсөв нотлогдаагүй байхад машин авч унсан шалтгаанаа тайлбарлана уу гэж иргэн байна. За нэгдүгээрт би бол машин ундаг хүн биш. Хотын захирагчийн алба гэдэг энэ алба өөрөө онцгой чухал ажил байдаг. Үер ус боллоо гэдэг энэ алба өөрөө л унаад хэрэгтэй байж ажиг. За гэрэлтүүлэг сургууль цэцэрлэг дээр аваар гарлаа гэдэг энэ алба унаад хэрэгтэй байж ажил манай мэрэгчлэнүүд очиж ажиллана. Нэгдүгээр энэ алба бол машин бол өөрөө албаны машин. Хоёрдугаар худалдаа авалтын видео болдог. Төсвийн тухай хуулиар явсан нэг 6 сая төгрөг билүү 4 сая төгрөг ч үлээ дараа тодтол дээр нэмж орсон энэ асуудлыг ярьж байгаа шүү. Тэрийг бол тэр худалдан авалт юу гэдгийг тэр хөрөнгө оруулалт зохион байгуулж байгаа хүмүүсээс асууснаар ойлгомжтой байна. Ер нь зүгээр чандын шаардлага хангадаг л автомашинтай болох шаардлага тавьсан.
Гэхдээ нэг тийм хүнтэй бол аваагүй бах. Манайх ч одоо ямар юм бэлээ Lexus 200 ч илүү нэг тийм машин 470 ч илүү машин тий. Тэр машиныг нэг 43 4 сая төгрөгөөр л авсан шүү. Тэгэхээр иргэд бол бас юм ойлгож байгаа. Ийм үнээр л авсан юм байна гэдэг. Тэрийгээ тэг мэдээлээд явах улсууд нас тавьчул тэгээд хүмүүс энэ ийм үнээр ийм машин авсан юм байна. Энд явж байгаа юм байна харна. За асуултууд дээр бас энэ 5 дугаар микрийн замтай холбоотой саналуудыг бас эрүүлсэн уншаад асуучих нь бас зүйтэй болов уу гэж бодож байна. Энэ онд бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн сайн хэдий чанар дээр сэтгэл дундуур байна. Одоо тэр 5 дугаар микрийн замыг хар ямар ч чанаргүй яг ямар зориултын зам юм бэ гэж бас асуусан байна. Гэхдээ бол энэ орон сууцны хорооллууд дотроос автозам байгуулж орц гарцуудыг шинэ нээснээрээ бол та бас түрүүн хэллээ. Замбраагүй барилгачлалтыг зогсооно, газар авч үлднэ гэсэн ач холбогдолтой гэдгийг бас хэлсэн байгаа л да. Энэ асуултыг хариултыг бас үзэгч маань авсан болов уу гэж бодож байна. Та нэмж хэлэх зүйл байна уу? За нэмж хэлээд ахаа хаа тэгээ ер нь бол гэхдээ 4-1-5 дугаар микр Баян булгын зам гэсэн ийм дөрвөн ажил бол эх хондоо шилжээд ингэ явж байгаа. Тэгээ мэдээж алдаа дутагдaltaй байгаа компаниудад бид нар хариуцлага тооцох гэрээгийн цуцлах болохгүй бол өөр айлаар хийлгүүлэх, холбогдох, нөхөн төлбөрийг тавиулах ч гэдэг ийм ажлуудыг зохион байгуулж хийх ёстой. Энэ үүргээ биелүүлнэ. Соёлын ордны урд талбайд нөхөн гарц хийн гэсэн мэдээлэл байна. Ийм боломж байгаа юу? За би түрүүн бас хэллээ гудамж төсөлтөө 3 чиглэлд үндсэндээ хамтарч ажиллаж байгаа гэдэг. Яг ерөнхийдөө бид нар бол гудамж төсөл маань өөрөө уг нь цаанаасаа хөрөнгө оруулалтаа ирж хийгдэж байгаа юм л да. Увс аймаг, Аранга, Улаанбаатарт хийж байгаа ажлууд. Бид нар бол тэнд нь хамрагдахыг ил хүсчил саналаа оруулаад хамт зураг төслөө боловсруулаад ингээд явж байгаа. Тэгээд одоо улс орны эдийн засгийн бололцоо юмнаас болоод бас зарим ажлууд хоошоо явж байгаа. Бидний хувьд бол өөрсдийн бололцоо нөхцөл тааруулаад гудамж төсөлтэй хамтраад хийх дараагийн ажил бол уулзуур гарцуудыг чөлөөтэй болгох гэдэг ажил байна. За энэ бол юу ах вэ гэхээр одоо энэ жандамны уулзуур, за тэгээд хүүхэлдэйн театрын уртлын уулзуур, энэ ардлын хөрмийн ордны цаад уулзуурч гэдэг 11-р хоолоос бууж байгаа. Ийм нэг 4 уулзуурыг эхний ээлжинд янзлах шаардлагатай байна. За мөн 1-2 дугаар микрийн хоорондох зам гэдэг одоо холбооны уулзуураас барилгачин хүртэх замыг өргөсгөх, хүнсний захын уртлын энэ Кувейтийн гудамж байна. Энэний тогтчлт үйлчлэгийг цогцоор нь шийдчихвэ гэсэн ийм нэг 5 ажил дээр бол ирэмблээр бид саналаа өгсөн. Хамтраад ажиллаж байна да. За тэр нөхөн гарц, гүүрэн гарцын тухайд бол нэг уг нь бол бидний 4-5 байрал санал болгоцсон байгаа. За үйлчлэгээний төвийн урд, хүнсний захын урд, найрамдал талбай гэж одоо хуучин нэрлэжсэн энэ хамрын талбай тий. Уурхайчин соёлын урд нь энд байдаг юм уу. За тэгээд жаргалант сумын яг төвийг холбож байгаа тэр нөгөө яг хот хоорондын зам дээгүүрч гэдэг юм уу. Ийм нэг 4 байрал дээр саналаа өгөөд хамтарч ажиллаа явж байгаа. За орон нутгийн энийг өөрөө шийдэж чаддгүй юм уу гэхээр энэ нэг хоёр шалтгаанаар яг тэ иргэдтэй бол одоо нэг нүгэлээр явна тайлбарлаа явж байна. Нэгдүгüүрт бол юу вэ гэхээр нөхөн гарц, гүүрэн гарц бол зорчигчийн урсгал цагт 2400-аас дээш байгаа нөхцөл энийг бол хийх ёстой гэсэн стандарт улс мөрдөж байгаа. Мөрддөг юм байна л та. Тэгээ 2400 гэдэг чинь одоо 60 минутанд бахаар 1 минутанд 40 хүн наашаа цаашаа явдаг байна ш. Оргил үедээ. Тэгэхээр манад яг энэ утга нь байна уугүй гэдэг дээр бид нар бол судалгаа тооцоо явж. Хоёрдугаарт бол гүүрэн гарц бол өөрөө өртгийн хувьд нэг за одоо сая явж үзэж бидэнд танилцуулж байгаа бол нэг 850 орчим сая төгрөгөөр гандангийн уртлын гүүрэн гарцыг тавьсан байна л да. Нөхөн гарц бол ойролцоогоор 2 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй босно гэж байна. Тэгэхээр бид хөрөнгө оруулалтын ажилд ер нь нийт ажилдаа нэг 15-6 тэрбум төгрөгөөр хувааж хэрэгэлдэг улсууд ш. Тэгэхээр энэнийхээ за 2-3-ыг нь яг энэ нөхөн гарц ч гэдэг гүүрэн гарцлуу ингээд шийдээ явна гэхээр тухайхаа хүндрэлээс л болт юм л та ямар асуудлууд гарч ирж байна гэдэг юм. Тэгэл бас л энэ төлөвлөлтийн аргачлал стандарт яг иргэдэд өргөж өгөх гэдэг юмнуудыг эренбэлэхээ зэрэг төслөөр хэрэгжүүлэх нь зүйтэй юм уу гэсэн юм бол ороо авчт юм л та. Тэгэл бид гудамж төслөө бараадаа л сая нэг 4 байралтай нөх гүүрэн гарц тэгээ 5-6 уулзуур 2 зам гудамжны өргөн чөлөө тиймэрхүү ажлыг хийгсэн саналаа өгөөл хамт ажиллаа явж байгаа. За Шанд багийн иргэн асуусан байна. 3 жилийн өмнө 17 дугаар сургуулийн урдуур аймгийн онцгой байдлын ажилтнууд өрийн усны шуудуу татаж Шанд багийн 41 дугаар гудамжийг нэвтэрж ухсан.
За энэ шуудаг ажлын албанаас цемтэлж өгнө гэсэн юу болсон бэ? Борооны удиралд өгөхөөр үерийн ус шандын 41-р гудамжийг усанд автуулж байна. Та газар дээр нэрж үзэх хэрэгтэй байна гэж асуусан байна. За яг энэ иргэний утас холбоо байж байгаа. Бид онцгой байдлынхаа улсуудтай хамт ерөнхийдөө бол нөгөө тэр ажил дээр бид нар гардаж ажиллаж байсан болохоор ерөнхийдөө мэдчихээн л да. Үр өгөөжийн хувьд бол тухайн иргэн бол бас ойлгож байгаа хаа. Зам дээгүүр одоо 17 дугаар сургуулийн дэг уруулж байгаа уулзуур чи юу болчдөг л байлээ. Шороо усны цуглуулгал байдаг байсан ш. Тэрийгээ дагаад бүр нааша халуун ус хүртлээл тэр хавийн айлууд бүгд л замынхаа дагуу усанд автцсан. Тэгээ замын дагуу ус урсаж автна гэдэг бол өөрөө тухайн айлуудыг зутраагаад байгаагаас гадна эргээд орон нутгийн хөрөнгө оруулалтыг үр өгөөжүүл болгож байгаа юм л. Нөгөө замын чинь тэгээд давтаад байгаа ус эдээс итлээ хайчдаг ч гэдэг ийм хүндрэлүүд гардаг. Түрүүн би хэллээ тэр олон нийтийн оролцоотой хийгдэх ажлыг одоо иргэдтэй ингэж сурталчлах, сум багтаа хамтарч ажиллах гэдэгтээ бид нар Баян өндөр сүмд юу гэж хэлээд санал оруулаад байгаа гэхээр бас тодорхой шаардлагатай газруудын үерийн сувгийг иргэдийн оролцоотой хийхэд ажлаа чиглүүлээч гэсэн санаа оноо ярилцаад явж байгаа. Магадгүй энэ ажлын хүрээнд энэ ажил манай энэ яг энэ саяын санал тавьж байгаа иргэний оролцоотойгоор хийгдэх болцоод. Тэгээ манай иргэн тухайн гудамжныхаа байдаг юм уу тодорхой гэр бүлийнхаа улсуудаа нийлээд тухайн ажлыг хөрөнгө төсөв тооцоо магадгүй зураг төсөвдөр өөрсдийн юу хөрөхгүй байж болно шүү дээ. Тэр юм дээр нь бол бид мэрэгжлийн улсуудаар туслуулаад өгнө. Тэгээ ийм байдлаар бол бид нар нийтээрээ нийлж ин хотоо бол хөгжүүлэх ёстой гэсэн зарчим. Тэр өөрөө бас их олон талын ач холбогдолтой миний хэлээд миний хийсэн юм гэдэг юм тэр хүнд үлдэнэ. Хоёрдугаар чанартай болно, гуравдугаар хэмд өртгөр хийн. Энийний бодит жишээг бол манай иргэд хүрүүчээс харж байгаа байх. Цагаан чулуутын тэр ус ороод байдаг замыг энэ жил бол олон нийтийн оролцоотой бас шорооч хасгаа хийлээ. Ялангуяа жаргалан цумын дээр бол би дахиад автаад баг 20-од ажил айгүй санаачлагтай их сайхан ажлууд хийсэн. За Эрдэнэгийн зам маш хэцүү байна, бас гэрэлтүүлэг байхгүй. Цахилгааны хүчтэй маш муу байдаг. Энэ тал дээр ер нь арга хэмжээ авч өгөх үү? За Эрдэнэгийн зам гэж яг алиг хэлээд байгаа юм. Бид нар бол харин өнгөрсөн жил ер нь хот төлөвлөлтөнд нь ороогүй байсан. Гэхдээ их чухал зам орж хийсэн л та. Энэ болохоор Эрдэнэ автатын зам гэдэг автобусны шинэ урсгалч явах болцоотой болж байгаа. Ер нь иргэдийн нийт урсгал мас их зохицуулсан юм замыг бол манай Оргацаа компани гүйцэтгэж оруулсан ш. 1.8 орчим километр зам байна уу. Тэгээд энэ замын гэрэлтүүлэх юмнууд бол гайгүй байгаа. Гэхдээ манай иргэд аль ч улсууд бол мэдээж өөрсдийнхөө орчин нөхцөлийг сайжруулах гэдэг юмнууд байлгүй байх. Тэгээд энэний хүрээнд тэр цаашаа бүрэн бүслөө явсан замыг тавиулъя. Урагшаага бас айлууд нэлээд уулуугаа өгсөцсөн. Энэ лүү зам тавиулъя ч гэдэг юм. Ийм нэг баг 20-од чиглэлийн замын ажил явж идэг. За тэгээ 20 чиглэлийн ажлыг хийн гэхэд л зүгээр л стандарт 20 км зам гэж бодоход нөгөөдг нь бас л өөр хүмүүнгөр ш. Тэгэхээр нөгөө миний төрийн хэлээд байгаа төлөвлөлтийн юмнуудаа гаргаж өөрсдийнхөө бас хүнжлийнхөө хийлээ гэдэг шиг тэр юмнуудаа гол нь хийж байгаа ажиллаа бас нэгдүгээр их олон хүн лөө чиглэсэн хотод олон хүний ашиг сонирхолд нийцсэн ажил руугаа чиглэж хэвээр хоёрдугаарт өр өгөөж талаас хөрөнгө оруулалтын хувьд мөн чанарын хувьд гэсэн ийм л юмнуудаа барьж ажиллаж байгаа. За ойлголоо. Энэ гэрэлтүүлэхдээ тог цахилгаантай холбоотой асуултууд бас нэлээдгүй ирсэн байна. Тэгэд нэвтрүүлгийн хугацаа маань бас өндөрлөх бас төгсөн байна л да, та товчхон хариулаарай. За танах гэрэлтүүлэгт хяналтыг яаж тавьдсан бэ? Шинээр гэрэлтүүлгүүд тавигдсан гэж байгаа. Зарим нь бас асахгүй маа. Эрдэнэ баг руугаа гэрэлтүүлэг байхгүй, хэрэгтэй газараа ер нь гэрэлтүүлгүүдийг тавьж чадсан юм уу? За ер нь бол би хэрэгтэй газар тавьж чадсан гэж нүүр ардам хэлж чадна. Гэхдээ бид нэг гэрэлтүүлэг нийт тавих ёстой газрынхаа 70 орчим хувийг л тавьсан. За одоо 15 оны төсвийн саналд бол бид нар шинээр байгуулагдсан 3 баг. За дээр нь нэг 6-7 багийн дутуу хийгдсэн ажлууд байна. Энэ ажлын хүрээнд бол жишээлбэл Эрдэнэгийн уртлын бүрэн бүслүүгээ явсан гэрэлтүүлгийн ажлууд. За тэгээл ер нь нилээдгүй ер нь бараг л ихэнх говьлууч байдаг юм, баян цагаан лууч байдаг юм дутуу ажлууд бол мэрсээр бий. За бүр ор 15 онд эднийхээ саналыг өгч. Бүр ор хийгдэхгүй ингээд үлдэх гээд байгаа ажил бас ганц нэг байгаа. Тэр нь юутай холбоотой, хот төлөвлөлттэй холбоотой. Тэрүүгээр өргөн авцсан тавих гээд байгаа ч байт юм уу? Эсвэл тулааны шугам явах гээд байгаа. Зайлшгүй нөгөө ажилтайгаа уялдсан. Мэрсэр юм би. Тэр нь гэхдээ маш бага.
Тэгээ 15 оны төгсгөл гэхэд бол бид нар бюролынхоо гэрэлтүүлэх юмыг бол нэг айтайхан хэмжээнд аваачих байхаа л гэж бодож байна. За энэ бас нэг шин тосгоны 19 дугаар гудамж гэж байна л да. Энд бас гэрэлтүүлэг нь бас хизээ асаах болоо маш олон удаа ерөн санал тавьж илэрхийлж байгаа гэж байна. За наад чи бол би бол яг асуултыг одоо авч байгаа болохоос яахгүй. Гэхдээ би хэллээ гэрэлтүүлэг 15 онд төлөвлөгдөж ороогүй үлдчих ажил бол ерөөсөө хот төлөвлөлттэй холбоотой. Магадгүй авцсан явах гэж төлөвлөсөн. Эсвэл ямар нэгэн шугам өөр инженерийн шугам сүлжээний ажил хийгдчихээ дараа нь хийгдэхээр хүлээгдэж байгаа юм л ажил үлдэх гэдэг. За баярлалаа. За ингээд нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч иргэдийнхээ асуусан асуултанд хариулт өгсөн танд баярлалаа. Танаа хэлцэн хамт олонд ажлын амжилт хүсье. За та бүхэндээ бас баярлалаа. Тэгээ нийт орхончуудаа шинэ оны мэнд ирж байгаа шинэ оны мэнд хүргэе. 15 онд бүгдээрээ сайхан баяр хөөр, инээд хөөр дүүрэн ажлын амжилт дүүрэн байхыг эрүүл энх байхыг хүсье дээ. За баярлалаа. Ерөөл Батбар шиг энэ удаагийн асуулт асууя нэвтрүүлгийн маань зочноор Хотын Цэрэгчийн албаны дарга Бат Жаргал өргөдөө оролцлоо. Бид дараагийн дугаартаа Орхон аймгийн нийгмийн даатгалын хилцээний дарга Чимгээг урьж оролцуулах болно. Үзэгчдээ асуух, сонирхох асуултаа Эрдэнэт инфо цэгийн маань сайт руу ирүүлээрэй. Ингээд нэвтрүүлэг өндөрлөж байна. Баяртай үзэгчдээ.